Тэмээ болоо 2016 улсын аврах шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 5-6-нд Өмнөгов аймгийн 70 задгад хотноо зохион байгуулагдлаа. 15 жилийн түүхтэй Тэмээ болоо тэмцээнд энэ жил 7 аймгийн 19 багийн тэмээчин полочд өрсөлдөж, Өмнөгов аймгийн Манлай сумын 1-р багийн тэмээчид Алтан цомын эзнэр шалгарлаа. Харин мөнгөн медалийг Өмнөгов аймгийн Булган сумын 2-р багийнхан хүртсэн юм. Одоогоос 15 жилийн өмнө Тэмээ болооны улсын аврах шалгаруулах тэмцээн Өмнөгов аймагт зохион байгуулагдж байжээ. Харин 15 жилийн дараа энэ удаад дахин зохион байгуулагдж байгаа нь энэ юм. Нутагт нь зохион байгуулсан гэх утгаараа Өмнөгов аймгаас 10 гаруй баг, зөвхөн Манлай сумаас л гэхэд 3 баг оролцсон. Ингээд Өмнөгов аймгийн Манлай, Булган сумын тэмээчид эхний 2 байранд шалгарсан юм а. Манай 6 өнөө бүрэлдэхүүнтэй 4 мастер 2 шин тоглогчтой. Хичнээн жилээр нь хамтран тоглож байна. За 2002 оноос хойш өдөг хүртэл 14 жил хамтран тоглож байна. Өмнөх жилүүд бас ямар амжилт гаргаж байна? Манайх улсын 3 өрөлттэй, 2 мөнгөтэй, 3 алттай. Одоо ингээд 4-т алтаа авч байна. Ер нь Тэмээ болооны улсын уралдаанд Өмнөгов, Дундгов аймгийнхан өнгөтэй оролцдог байна. Харин сүүлийн жилүүдэд Дорногов аймаг тэр дундаа Сайхан Дулаан сумын тэмээчид амжилт үзүүлэх болжээ. Түүний нэг нь Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын Дулаан 1-р баг. Дулааны 1-р багийн хувьд олон мастер, дэд мастеруудтай Тэмээ болооны тэмцээний олон удаагийн авраг гэгддэг. Өмнөгов аймгийн Манлай сумын 2-р багийнхантай хүрэл медалийн төлөөг тоглолт хийж ялалт байгууллаа. Ингэснээр Тэмээ болоо 2016 улсын аврах шалгаруулах тэмцээний хүрэл медалийг Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын 1-р багийнхан хүртлээ. За баярлалаа. Өнөөдөр надад сайхан болж өндөрлөө. Тэгээд алтан медалийн төлөө тоглоод мөнгөн медалийн төлөө тоглоод харамсалтай хойж гисэн болж хүрэл медалийн төлөө Өмнөгов аймгийн Манлай сумын баг тамирчтай тоглож хүрэл медалийн бол сонгосон баяртай байна. Энэ багаараа хичнээн жил тоглож байна. Энэ багаараа одоо үндсэн багаар 5 жил тоглож байна. Улсын аврагын тэмцээнд 2 удаа орж байна. Тэгээд нэг төрүүлжсэн 2 дахь тэмцээнд 3 удаа байранд орж байна. Энэ жилийн үед хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг вэ? Бүхэл баг өрсөлдөжтэй байлаа. Тэмээ болоо тэмцээн анхаа 2001 онд зохион байгуулагдж байжээ. Өдгөө 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь. Жил ирэх тусам Тэмээ болоод оролцох баг тамирчид, залуу тэмээчид аймаг сумынхан нэгдэж цар хүрээг өргөжж байгааг Тэмээ болооны холбооны ерхий наримчгийн дарга Эрдэнэбаяр онцолж байлаа. Ер нь бол 2002 оноос хойш одоо 14 жилийн хугацаанд Тэмээ болоо тэмцээн зохион байгуулагдсанаар улсын чанартай 30 гаруй тэмцээн зохион байгуулагдсан. Үүнээс одоо спортын мастерыг 70 гаруй спортын мастер төрүүлчихэд байгаа. Тийм болохоор энэ Тэмээ болоо бол үнэхээр улсын чанартай болчихжээ. Спортын мастера төрүүлчихжээ. Мөн үндэсний спортын одоо наадмын хэмжээнд тэг бичигддэг. Одоо тэр наадмын хүрээнд бас энэ одоо Тэмээ болоо төрлөөрөө ордог тийм хэмжээнд очсон. За урд өмнөх жилүүдтэй харьцуулахад бол энэ жил бол одоо оролцож байгаа багуудын тоо бол эрс өссөн байна. Да ялангуяа бол одоо Өмнөгов аймгийн бараг ихэнх сумууд орж байна. Сумуудын баг зарим сумаас бол одоо 2-3 баг хүртэл орж байна. Өшөө түүнчлэн одоо Говьалтай аймгаас одоо хаа байсан тийм 700 гаруй километрийн цаанаас бол одоо Тэмээтэйгээ ирж энэ тэмцээнд оролцож байна. Анх удаага Тэмээ болоо 2016 тэмцээнд энэ жил Өмнөгов, Дундгов, Дорногов, Говьалтай, Өвөр хангай, Өвөр Монголын өөртөө засах орон гээд нийтдээ 7 аймгаас 19 баг оролцлоо. Говьалтай аймгийн хувьд Тэмээ болоо гэх спортод хөл тавиад удаагүй анх удаа уралдаан тэмцээнд оролцож байгаа нь юм байна. Тэмээгээ ачин 700 гаруй километр аялж улсын уралдааныг зорин ирсэн байлаа. Тиймээс тусгай байрын шагналыг Говьалтай аймгийн тэмээчдэд олгож цаашид Тэмээг өсгөж үржүүлэх, полог хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм а. Мөн Өвөр Монголын өөртөө хорноос Өмнөгов аймгийг зорин ирж оролцсон Өвөр Монголын багийнханд ч тусгай байрын шагналыг хүртээлээ. Энэ жилийн хувьд Тэмээ болоо тэмцээн онцлогтой болж байгаа гэдгийг хэллээ. Тухайлбал сүүлийн 2 жил мал амтны гоц халдварт өвчнөд холбоотойгоор Тэмээ болоо тэмцээнийг зохион байгуулаагүй. Тиймээс өмнөх жилийнхийг нөхөж тэмээчдэд 2 медаль гартууллаа. Энэ жил Тэмээ болоо 2016 тэмцээнийг эрүүл мэнд спортын яам, спортын хөгжлийн төв, Тэмээ болоо спорт уралдаан аяллаа холбоо, Өмнөгов аймгийн засаг даргын тамгын газар хамтран амжилттай зохион байгууллаа.